За бүгдээрээ сайн байцгаана уу? Америкийн нэгдсэн улсын их сургууль руу тэнцэн хариугаа авсан байгаа бол түүнийхээ дараа ямар зүйлс шаардлагатай байдаг талаар мэдээлэл хүргэн. Тэгээд та бүхэн пасаа өмнө заавал үзэх хэрэгтэй бичлэгийг та бүхэндээ хийгсэн юм аа. За эхний ээлжинд бол сургуулиас ямар мэдээлэл ирж байгаа вэ гэвэл хэдэн төгрөгийн тэтгэлэг авсан. За тэгээд үлдсэн одоо тэр тэтгэлгийн дүнгээ төлж чадах одоо санхүүгийн батлах баримтыг хэрэгтэй гэж шаарддаг. За тэгээд түүнийг төлөхдөө болвол одоо жишээ нь миний хувьд хаан банкн дээр очоод дансныхаа хуулгыг киоск машинаар англи хэл дээр нэг 500 төгрөг төлөөд гаргуулж авангуудаа утасныхаа нөөц дээр скан хийгээд сургуулийнхаа тэр бөглөх ёстой гэсэн документ оруулах хэсэг рүү оруулж исэн. Тэгээд дараагаас болвол сургуулийнх нь хүлээж авч байгаа хүн гарын үсгээ зураад за ингээд I20 гэдэг материал болчихно. За тэгээд I20 материал болсны дараагаас сургуулиас бол визэндээ ороход болно гэдэг зүйлийг хэлж байгаа. За тэгээд визэндээ ороход юу хэрэг болсон бэ гэхлээр нэгдүгээрт энэ service fee гэдэг ингээд $350 төлбөртэй ийм service fee гэдэг зүйлийг төлдөг юм байна. Тэгээд энэ зүйлийг бас төлөхийн тулд нэг хэдэн зүйл бүгэлж байгаа. За тэгээд энийг болохоор зарим сургуулиуд бол төлөөд өгчт юм байлээ. Тэгээ манай сургуулиас төлөөд өгсөн байсан. За Америкийн элчин сайдын яамны одоо вебсайтыг нь би энд оруулчих. Тэгээ нэг энэ хавн алхмыг та бүхэн дагаад хийх юм болвол хэрэгтэй мэдээллүүдээ бөглөөд тэгээ материалаа оруулдаг. Гэхдээ одоо нэг зүйлийг сануулж хэлэхэд болохоор аль болох Chrome тийм вебсайтаас орвол зүгээр санагдсан. Тэгээд орчхоод аль болох хурдтайгаар бөглөхгүй болвол нэг 40-30 минутын дараагаас шууд цаг болсон гэдээ дахиад эхлэх болчтой юм билээ. Тэгэхээр бас хоёрыг харьцах нь хоёр хэмжээтэй энэ зураг хамгийн сүүлд оруулд юм билээ. Тэг би болохоор ингээд арай жаал хамаг хурдаараа бөглж оруулаад хамгийн сүүлд нь зураг оруулах гэсэн чинь зураг дараалал байж таарад тэгээд ер нь бол дахиж хэд бөглж иж ер нь бол болсон. Тэгэхээр энэ бол нэг 3 цагийн яг нам суух цагийг авна шүү гэж хэлмээр байна. Гэтэ яг оруулалт мэдээллүүд нь бол яг л яг нэг юм хувийн яг хэрэгцээтэй тэр мэдээллүүд байж байгаа болохоор нэг тийм хүнд бол биш. Бид нар бөглөсний дараа яах ёстой вэ гэвэл $185 Америкийн элчин сайдын яам цаг авах, визаны цаг авахаар төлж байгаа. Тэгээд төлгөө би яасан бэ гэхээр 4 цагаас өмнө голом банкны салбар дээр цаг аваад бэлэн мөнгөөр авч очих юм билээ. Тэгээд гарын үсгтэйгээ хүлээж авдаг юм байлээ. За тэгээд үүний дараа юу болох вэ гэвэл нэг хэдэн цагийн дараагаас таны одоо email хаягт appointment confirmation гэдэг мэдээлэл ирж байгаа. Энэ болохоор одоо таны энэ төлбөрийг хүлээгээд авчлаа. Та одоо ингээд визэндээ орох цагтай нь тодорхой боллоо гэдгийг харуулчихж байгаа. За тэгээд бид нар визнийхаа цагийг товлсны дараа визэндээ орохдоо ер нь л эдгээр хэрэгтэй материалуудаа аваад очиж болно. Би энэ дээр тавьчих. Саяны үзүүлсэн материалууд гэсэн үг. За тэгээд үүний дараагаар бидэнд юу ирэх вэ гэвэл визанд очиход ингээд би ямар асуултууд асуух бол гэж ер нь л нэлээд санаа зовж ирсэн. Тэгсэн чинь за чи яг ямар сургууль руу явах гэж байгаа юм. Тэгээд хизээ төгсөх вүлээ гэд одоо би дөнгөж шинээр төгсөж байгаа гэж надаас бараг нэгээд 30-40 секунд л хальт юм асуусан. Тэгэл oh wow congratulations гэдэг шууд визэг манд гаргаад. Тэгээд шууд you must be go. Тэгээд all the good wishes for your studies гэж сайн сураарай гэж шууд миний ингээд энэ цэнхэр хуудсыг миний энэ I20 гэдэг материалтай хамт ингээд буцаад өгцөө. Тэгээд миний пассвортыг аваад 2 хоногийн дараа ажлын цагаар 1 цаг 30 минутанд ирээд аваарэ гэдэг юм лээ. Тэгээд би тэр үед очиж амжихгүй байсан. Гэхдээ хэд хоногийн дараагаас очиод авсандаа ч болдгийм билээ. Явахаас өмнө левел нь 1 цаг 30 минутаас ажлын өдрүүдэд Америк элчин дээрээсээ пассвортаа очиод авчихдаг. Тэгээд авахаар ямар пассворт маань ямар болсон байсан бэ гэхлээр ийм хөөрхөн гэд одтой болчихсон байсан. За тэгээд дараагийн чухал зүйл бол юу вэ гэхээр
сургууль болгоноос одоо health insurance гэд эрүүл мэндийн центрээс одоо вакцин хийлгэхийг шаарддаг. Сургууль болгоноос хамаарат өөр гэдэг юм байлээ. Манай нэг найз болохоор 3 вакцин хийлгэж ирсэн. Тэгээд би болохоор яг сургуулиас шаардлагатай гэсэн ийм вакцинуудыг листтэйсэн. Энд оруулчих. Тэгээд би болохоор яг халдварт дээр очиод вакцина хийлгэхэд энэ шалгууруудыг шаардаад тэгээд 4 вакцин би одоо ингээд 2 талдаа вакцин хийлгэсэн. Тэгээд сарын дараа би одоо 1 вакцина хийлгэн. Тэгээд би 8 сарын 5-нд хийлгэсэн. Тэгээд 9 сарын 5 гэхэд ер нь бол 2 дахь тунгаа хийлгэн. Би юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр та бүхэн хэрвээ эртхэн тэнцэн арга авсан байгаа бол эртхэн ер нь бол сургуулаасаа хизээ дедлайн буюу одоо шаардлагатай вакциныхаа одоо бичиг баримтыг үзүүлэх хугацаа байна. Тэр хугацаанаас одоо сарын өмнө 2 тун гэж бодоод вакцина шаардлагатай одоо ингээд health insurance, immune system гэж сургуулийнхаа нэрийг бичиж байгаа л тэгээд хайнгууд ер нь л тэр мэдээлэл нь гараад ирчихэж байгаа. Тэгээд нэг нүүр ямар материалууд шаардж байгаа. Тэгээд тэрийг эмчтэр аваад очих юм бэлээ. Ингээд ерөнхийдөө болвол явхад хэрэгтэй бүх материалууд бэлэн болсон гэсэн үг.